За танд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Ментор мам цэгээ байна. Тэгээд өнөөдөр хүүхдийнхээ утасны хэрэглээг хэрхэн зохицуулах вэ? Буюу хүүхэд нь утсыг яг ашиглаад байна уу? Ашиглуулад байна уу? Утсанд ашиглуулад байна уу гэдэг дээр ярилцъя. За тэгээд яг утсыг ашиглана гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр одоо манай хүүхд утастай штэ гэдэг зүйл бол биш. Энэ нь юу гэхээр утсыг ашиглаад өөртөө хэрэгтэй зүйл хийгээд байна уу? За мэдээж бид нартай холбоо бариад хичээл номоо хийж байгаа, боловсрлоо сайжруулж байгаа, хэл сурж байгаа хэсгүүд нь бол үнэхээр ашигтай зүйл, ашиглаад байгаа хэсэг. Харин юу гэхээр ашиглуулад байна уу гэдэг нь цагаа, мөнгөө үрээд, энерги үрээд, нойроо хугаслаад тоглоод юм уу эсвэл үргүү ингээд цагаа үрээд идэг тэр хэсгүүдийг нь бид нэр ашиглуулад байна уу, утсандаа ашиглуулад байна уу гэдэг утгаар нь ярьж байгаа юм шүү гэж хэлье. За тэгээд хамгийн ихний асуулт бол та утсаа эцэг их та өөрөө утсаа өдөрт хэдэн цаг үзэж гин вэ гэдэг асуултыг танаас асуумаар байна. Тэгээд яг өнөөдөр утасныхаа одоо скриныг хараад тэ хэдэн цаг үзэж гин вэ гэдгээ бас хараад үзээрэй яг энэ цаг мөчид. Тэгээд бид нэр одоо юу гэдэг өөртөө бас өөрсдөө хянах хэрэгцээтэй болсон байгаа шүү гэдгийг бас ментор нь хэлээ. Тэгээд утас бол яг уу нэг талаараа бол үнэхээр муу зүйл бас биш юм аа. Тэг юу гэхээр бид нэр утсыг хэдүүлээ ашиглаж чадвал их сайн зүйл. Харин хэдүүлээ хэтрүүлэх юм бол энэ маань үнэхээр хүүхдүүд маань надаач гэсэн өнөөдөр сөрөг нөлөөтэй байдгийг шүү гэдэг талаар хамтдаа ярилцах гэж байгаамаа. За тэгээд та хэд маань утсыг харсан бол энэ хичээл ихээ доотлол дээр за би хүүхэд маань ашиглаад байгаа юм байна, ашиглуулад байгаа юм байна. За би бол тэдэн цаг үзээд байна гэдэг дээр бас дүгнэлт бичээрэй. Энэ хичээлээс сурсан сэтгэлдээ бас бичээрэй. За утасны тал дээр бид нар ер нь бол чихрийг хэтрүүлэн хэрэглэвэл хүүхдийн маань шүд өвдөн хамгийн наазахын шүд өвдөн хотоодонд маань мууч гэдэг юм уу маш олон сөрөг талыг мэддэг учраас хүүхдүүдтэй аль болох чанартай за магадгүй байн гол хэдэн цагаар бол чихрийг идүүлдэггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан утас маань юу гэхээр яг л тэрнтэй адилхан хэрэглэвэл амтлахад гоё. Гэхдээ юу гэхээр хэтрүүлэн хэрэглэвэл бас хүүхдүүдэд маань хортой зүйл байгаа шүү. Тэгээд утас буюу дэлгэц компьютер, таблет, телевизэр гэдэг энэ зүйлүүд маань хэрэглээний хувьд биднэрт эерэг болон сөрөг нөлөөтэй байгаа. Тэгээд багш нь мэдээж эерэг нөлөө маш их байгаа ч гэсэн сөрөг нөлөөнүүд маш их байгаа. Тэгээд энийг багш нь тайлбарлаж өгье. За мэдээж дэлгэцийн хэрэглээний хамгийн их сөрөг нөлөө бол анхаарал төвлөрөх чадварыг сайжруулдаг. За дараа нь бол юу гэхээр бодит амьдралын туршлагыг багасгадаг. За яагаад ингэж байгаа юм бэ гэхээр хүүхдүүд маань утсан дээрээс, YouTube дээрээс, TikTok дээрээс маш олон гоё зүйлийг үзээд дандаа тэрнтэйгээ өөрсдөө харьцуулж ундаг, итгэлгүй болдог. Өнөөдөр багш дээр нь ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь юу гэхээр өөртөө итгэлгүй. Тэрийг нь хаагаад болоод үзэхлээр би тэрэн шиг биш, энэ шиг биш. Гадны хүүхдүүд ингэж амьдарч байна. Зарим нь бүр ээж аавыгаа одоо буруутгацсан. Манай аав ээж ийм сайн байсангүй, тийм баян байсангүй ч гэдэг юм уу тий. Тэрэн шиг сайхан амьдрах хэвээр. Би энэ шиг гоё биетэй болох хэвээр. Энэ шиг ингэж цэвэрхэн гоё царайтай болох хэвээр ч гэдэг юм уу. Ийм байдлаар юу гэхээр бодит амьдрал дээр утсан дээр бол хүмүүс юу гэхээр яг нэтер дээрээ хамгийн сайхан зүйлээ л харуулдаг байхгүй. Хамгийн гоё зүйлээ л харуулдаг. Тий. Түүнээс биш юу гэхээр нүрээ бодож байгаа л хүсээ язалж байгаа л бичлэг хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь айгу гоё зүйлээ л харуулдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол тийм биш байдаг тий. Тэгэхээр хүүхдүүд тэрийг л яг тусгаж авсан өнцгөрөө бүх зүйлийг хардаг буюу тэгж амьдрах ёстой юм шиг, тийм гоё байх ёстой юм шиг өөрсдөө харьцуулдаг байна. За дараа нь юу гэхээр мэдээж амьд харилцаа байхгүй болдог. Тэгэд ингээд дэлгэцийн үүдээс хараад хүү ээж наана байгаа хүүхдээ чимээг болгооч, дугаа болгооч гэвэл ерөөсө болгодгүй ч тий. Тэрнтэй адилхан юу гэхээр бид нар тийм амьд харилцаа бий болж байж бид нар сэтгэлээ би биендээ илэрхийлж би биенээ ойлгох үйл явц явагддаг. Гэр бүлийн харилцааны хувьд, найз нөхдийн харилцааны хувьд, ажил амьдралын харилцааны хувьд. Гэтэл юу вэ гэхээр энд яг би биенээ ойлгох тэр бодит харилцаа явагдахгүй учраас бид нар гэр бүлийн хувьд, эхнэр нөхрийн хувьд
хүүхдийнхээ хувьд бид нар холдож эхэлж байгаа амьд харилцаа байхгүйгаас болоод бие биенээ ойлгохгүйгээр ууртай, уцаартай, стресстэй асуудалтай нэгэн болж хувирж байгаа. За дараагийнх нь нэг зүйл нь юу гэхээр хайр нойргүй болгодог. За мэдээж энэ нойргүй болгодог анхаарал төвлөрөл гэдэг хоёрыг багш нь дараагийнхаа слайдн дээр та хэдтэй маш тодорхой тайлбарлаж өгье. За дараа нь юу гэхээр сэтгэл зүйн асуудлууд үүсдэг. За ингээд бие биентэйгээ амьд харилцаа үүсэхгүй байгаад ахаар яах вэ гэхээр бид нар дотроо гомдоод байгаагаа хэлж чадахгүй, уурлаад байгаагаа хэлж чадахгүй. За ер нь угаасаа дэлгэц маань бид нартэй ийм тэгж гин гэдэг харилцаа хийдэггүй учраас бүх юмаа дотроо хадгалж агаад нэг л үдэл дэлбэрдэг, ууртаа болдог, сүүлийн үед залуу хүүхдүүд шизофрен гэдэг хүчтэй маш их болж байна. 17 8 настангууд одоо сэмүүд дээр бол маш ихээр очиж гин гэдэг юм мэдээлэлүүд бол байгаа. Тэгэхээр энэ нь бол эргээд нэг утасны хэрэглээ буюу өөрийгөө илэрхийлэхгүй байх, амьд харилцаа байхгүй байх асуудлууд нь сэтгэл зүйн асуудалтай болгож байна. За магадгүй нөгөө тоглоом дотроо одоо ялагдах тэр үйл явцууд нь буцаагаад гэхээр хин нэг барьж авч уурлах ч юм уу, тэг хин нэгэнд тэрэн дотор уурлсан одоо таагүй мэдрэмжүүдээ илэрхийлэх энэс болоод хэрэгтэй төвөгт орох асуудлууд бас зөндөө гарч байгаа гэдэг мэдээлэлүүд байна. За мөн хөдөлгөөний дутагдалд оруулна ойлгомжтой. Тэгээ та эдгээр хүүхдүүдээ анзаараад үзээрэй. Сүүлийн үеийн хүүхдүүд л яхаарахгүй бүгдээрээ ингээд утас үзсээр байгаа нэг юм бүхтэр. Тэгээ багшийнхны хувьд бол ингээ бариад үзэхлээр та эд мань мэдх юм бол ингээд даалгын хэсэг энэ булчингууд бүгд сайхан ингээд чангарсан ийм хүүхдүүд байгаа. Тэгээд би бол хүүхдүүдтэй ярьдгийг над дээрж байгаа хүүхдүүд ингээд далын үзэн готой. За ер нь бол өдөртөг тэдэн цаг утас үзээд байгаа юм байна да гэх үед хүүхдүүд та яаж мэдээд байгаа ингээд ер нь бол тэгдэг. Тэгэхээр тэр булчингийн чангарлуудыг би болгосноор яваад нөгөө остеохондроз ч юм уу янз бүрийн нөгөө одоо юу гэдгийг булчингийн чангарал одоо хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчнгүүд бий болох магадaltaй, хит таргалалт болох магадaltaй. За нөгөө цусны эргэлт өөрөөр хэлбэл явагдахгүй шүү дээ. Ингээд тонгоогоод ингээд ахаар бүгдээр нэг юм бүхтэр хүүхдүүдтэй болох гэдэг шүү. За тэгээд одоо ингээд одоо зэх байж ээж бид нарын нэгдүгээр цусны эргэлт зөв явагдана. Хоёрт болохоор энергийн урсгал айгу зөв явагдана. Гэтэл хүүхдүүд маань ийм байгаа тонгоод байгаа учраас энергийн урсгал явагдахгүй нэг газараа бүглэрснээсээ болоод таагүй мэдрэмж сэтгэл зүйн асуудал гээд маш олон зүйлүүдийг бий болох боломжтой. За дараа нь юу гэхээр за бидний айгуу сайн мэддэг. За эрүүл мэндийн асуудал гэж ярингууд нүд чинь өвдлөө гэж мэдээж нүдний бүрхүүлийг гэмтэх, талин бүрхүүлийг гэмтэх маш олон асуудалтайгаас гадна тэрний цаана тархийг гэмтэх айгуу том асуудалтай. Бүр арьс өнгөнд нөлөөлөх, харшиллыг өдөөх гэдэг маш олон эрүүл мэндийн асуудлуудыг өдөөж өгдөг юм сөрөг нөлөөтэй байх нэ. За мэдээч зэрэгээрээ эерэг нөлөөнүүд маш их байгаа тийм ээ. Тэрийг бол хэлж баршгүй. За гэхдээ мэдлэг боловсруулаа дээшлүүлэх, за хэл сурах гэдэг ч юм уу тийм. За тэгэл хоорондын харилцаагаа сайжруулах тийм. Өнөөдөр ингээд бүтээмжээ нэмэгдүүлэх, за гадаадд байгаа бүр төв алсгалаад бид нар байгаа хүнтэйгээ яг гэртээ байгаа юм шиг л өнөөдөр холбоо харилцаа бий болгож бүх юм ярилцаж асуудлаа шийдэж сайхан элэг бүтэн байж болж байна тийм ээ. Гэх мэтчлэнгээр маш олон эерэг асуудлууд байгаа. За энийг хийдүүлээ аль болох сөрөг биш эерэг дээр нь тавьж ашиглая гэдэг зүйлийг л багш нь яриад байгаа юм шүү. За тэгээд энэ слайдн дээр багш нь бол 10 зүйл 10 асуулт байгаад байгаа. Шинж тэмдгүүд байгаад байгаа. Тэгээд та хэд мэн энэ шинж тэмдгүүд танаа хүүхдэд яг өнөөдөр хэрэн байна вэ гэдэг дээр бас яг уншаад тэгээд доор бичээрэй. Тэгээд юу гэхээр энэ дээр хэрвээ танаа хүүхдэд 4-өөс дээш байгаад байгаа бол улаан гэрлэссэн байгаа тийм. Өөрөөр хэлбэл машины улаан гэрлэсгаараа яадаг вүлээ. Бид нэр засварын газар явах хэрэгтэй. Ямар нэгэн зогсолт хийж дараагийн одоо сервис үйлчилгээ ч юм уу авах хэрэгтэй болдог шүү дээ тийм ээ. Ячил бензин хийх хэрэгтэй болно тийм ээ. Гэтэл энэ хувьд юу гэхээр хүүхдийнхээ утасны хэрэглэн дээр анхаарах шаардлагатай болчихжээ гэдгийг танд илэрхийлээд байгаа юм шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ шинж тэмдгүүд нөгөө утсан донтолт гэдэг шинж тэмдгүүдийн анхан шат руу хэдүүлээ аль хэдийнэ яваад орж ийна л гэсэн шинж тэмдгүүд байх нэ.
За энэ хэсэг дээр бол багш нь утас, нойр, тархи гэдэг зүйлийг холбож ярив. За утас үзэхээр ер нь бол яагаад бид нар тархинд муу юм бэ? Анхаарал төвлөрлийг бууруулад байгаа юм бэ? Яагаад нойргуудуулаад байгаа юм бэ гэдэг дээр ярив. Тэгэхээр мэдээж утаснаас болоод юу гэхээр цэнхэр гэрэл гэдэг зүйл ялгардаг. Энэ цэнхэр гэрэл нь юу гэхээр тархинд очоод тархины одоо шүүрлийн булчирхаа одоо нойрны гормон ялгаруулдаг, мелатонин гэдэг бодисыг ялгаруулдаг шүүрлийн булчирхаа дээр очоод гэрэл өгдөг. Өөрөөр хэлбэл тархинд байнга гэрэл өгдөг гэсэн. За энэ булчирхаа ямар үед мелатонин ялгарч нойр хүрдэг вэ гэхээр илүү тайван, зөөлхөн, чимээгүй, жоохон сэрүүхэн, харанхуй, бүдэг ийм орчинд юу гэхээр мелатонин маш их ялгараад нойр гэдэг зүйл хүрдгийг. Тийм ч учраас юу гэхээр за унтахынхаа өмнө хүүхдүүдэд унтуулахынхаа өмнө 30 минутын өмнө бүх гэрлийн унтраагаа тайван болгоод зөөлхөн хөгжим тавьдаг ч юм уу болгоод гэрээ жоохон сэрүүцүүлээд ийм орчинд хүүхдүүд илүү сайн унтнаа гэж ярьдаг тийм ээ. За тэгвэл ийм учиртай байх нэ. Гэтэл утас үзээд ахлаар яадаг вэ гэхээр нөгөө тайван байх тархин дээр маань байнгын стас гэсэн ийм мэдээллүүд очоод энийг ингээ хүлээгээд ав гэл мэдээллүүд очоод ажилуулад байгаа. Тархийг байнга ажилуулад байгаа. За тэгэнгүүтээ нөгөө ипофиз булчирхаа дээр маань юу вэ гэхээр байнга өдөр болж байна гэдэг гэрэлтэй дохио өгөөд тахлаар нөгөө мелатонин ялгархаа болчдөг. Ингээд хүүхдийн нойр хүрхгүйгээр одоо нойргуудж эхэлдэг буюу унтчихдгаа болчдөг тий. За дээрэс нь ингэж тархийг ачааллаад байх нь өөрөө юу гэхээр нөгөө төвлөрөх чадвар буюу хүн анх төрөхдөө 86 тэрбумаас одоо 100 тэрбум нейроэстэй төрдөг. За тэр нейроэсүүд энэ амьдралдаа хэрэглэх нейроэсүүд холбогдож хүүхдийг холбогдоод гэхээр бидний ярьдгаар одоо нөгөө мэдээллийн сан бий болоод нөгөө ухаан гэдэг юм бий болж байгаа нь шүү дээ. Жишээлбэл хүүхд багш 4-4-ийн 16 гэж хичээл заах үед хүүхдүүдийг хаарлаа, сонслоо, мэдэрлээ, бичлээ, тий гэртээ ирээд 4-4-ийн 4-5-ийн 20 гэж давтлаа. Ингээд юу гэхээр хүүхдэд хүрд гэдэг мэдээлэл бий болоод насан туршдаа энэ тархин дотор нь 2 нейроэс, хідэн нейроэс холбогдоод ийм мэдээлэл бий болоод дараа нь 4-4-ийн хідүү гэдгийг хаан чараад хизээж хараад таньдаг мэддэг ойлгодог болох нь шүү дээ. Гэтэл даалгавар өгдөг маань ч тийм учиртай. Гэтэл утсан дээр байгаа мэдээллүүд энэ 5 мэдрэхүйгээр хүртэж энэ нейроэсүүд холбогддог байна. Гэтэл утасны мэдээлэл зөвхөн өнгөдөө биднэрт өгдөг буцаад харилцах юмыг өгдөггүй учраас бид нар 5 мэдрэхүйгээр хүртэж чадахгүй болохоор тэр бүр нейроэсийг холбож мэдээлэл өгдөг буюу мэдлэг болдог зүйлс их ховор байдаг. Их бага байдаг гэсэн. Тийм болохоор хүүхдүүд маань юу гэхээр утас үзээд ахлаар нейроэс нь холбогдно гэхээсээ илүүтэйгээр нейроэсэнд холбогдохгүй байсараагаад хатах буюу тархи одоо цогсонг байдалд орох, унтаа байдалд орох гэдэг шинж тэмдгүүдтэй бий болж эхэлдэг. Энэ шинж тэмдгүүдтэй бий болсон хүүхэд юу гэхээр анхаарал нь төвлөрлөн сурч багасж эхэлдэг. Нөгөө хөдөлгөөний хит асуудалтай ADHD гэдэг өвчнүүдтэй ч юм уу ийм болж эхэлдэг байх нэ. За тэгээд энэ айгу чухал асуудал байгаа учраас та хэд маань бас утасны хэрэглэн дээр нь бид нар л утас авч өгсөн. Тэгэхээр бид нэр өөрсдөө ч энэ утасны хэрэглэн дээр анхаарах хэрэгцээтэй, хүүхдүүдээ ч анхааруулах хэрэгтэй байх нэ. Бид нар болиулж чаднаа. За тэгээ багшийн нэг одоо хүүхдүүд дээр хэрэгжүүлсэн арга юу вэ гэхээр ер нь бол яг энэ нейроэс холбогдож байгаа энэ үйл явцыг ярьж өгсөн. За тэгээ интернетэд янз бүрийн бичлэгүүд байгаа, үзүүлсэн, ингэж холбогддог юм байна. Энэ мэдээллүүд ингэж холбогдохлоороо ингэж чи чадвартай болдго юм байна. Үгүй бол хоёул энэ холбогдоод ирэхлээрээ чи ийм дутагдалд ороод ийм өвчтөй болох юм байна. Би яг үнэндээ бол маш бэрүүл савсаруул ухаантай хүүхд төрүүлсэн гэж. Гэхдээ юу вэ гэхээр чиний хувьд одоо ээж нь ийм болоосоо гэж үнэхээр хүсэхгүй байгаа.
хүүхдүүдтэй илэрхийлсэн. Энэ цаг мөчөөс эхлээд манай хүүхдүүд өөрсдөө утасныхаа хэрэглээг ойлгож ухаарч эхэлсэн. Тэгэхээр хүүхдүүдтэй бас энэ хичээл маань доороо тавигдсан бичлэг байгаа учраас яг энэ хичээлийг хүүхдүүдтэйгээ хамт суугаад хоёлаа нэг ойлголттой болоороо энээс хойш утас үзэж байгаа хүүхдээр за минийхүү наа чи юу алдаг үлээ яадаг үлээ гэдэг зүйлийг ярьж өгдөг. Хоёлаа хамтдаа нөгөө нөрөө эсэ холбоод байгаа юу эсвэл унтуулад байгаа юу гэдгээ сандаг байх нэ. За тэгээд тэр нэрээс ихэвчлэн бага наснд маш сайн идэвхтэй холбогдож эхэлдэг. Буюу тань мэдхүү үйл явцууд явагдаж эхэлдэг. Ингээд цаашаа 25 хүрээд нөгөө уртлын лимэн тарих маань хөгжөөд ирснийхээ дараа хүүхдүүд юу гэхээр тэр мэдээллүүдээрээ тэрний холбосон нейроосээр шууд шийдвэр гаргах төвшний хүмүүс болж хөгждөгөө. За тэгэхээр бид нар бага насны хүүхдүүдэд за ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол одоо интернетээс таагаад хаагаад үзэх юм бол хүүхд хэдэн цаг утас үзэх юм бэ гэдэг насныхаа хязгаартай байж байгаа. 2-оос доош насныханд бол битгий үзүүлээрэ тийм ээ гэдэг залттай. За 2-оос дээшээ насныханд бол яг магадгүй одоо сургуулийн нас 7-8 насны дээр бол нэг цаг гэдэг нэг цагаа бол хуваагаад 20 минутаар хуваадаг ч юм уу 30 минутаар 10 минутаар хуваадаг ч юм уу ийм байдалтайгаар үзүүлэх боломжтой. За тэгвэл өсвөр насны хувьд буюу 13 14-өөс дээшээ насныханд юу гэхээр нэг 2 цаг орчим. За бидний хувьд тэгвэл түрүү манайхан цагаа харсан болвол өөрсөн дээрээ бас анализ дүгнэлт хийгээд үзээрэй. Бидний хувьд бол ерөөсөл лимит нь 3 цаг байж аж хүний тархит түүнийг хүлээж авах өдрийн ачаалал тахта бид нэр өнөөдөр ингээл ажиллаа бодоол амьдралаа бодоол мөнгөө бодоол хүүхдүүдэд бодоол тий үнэхээр их ачаалалтай байгаа штэ. Тэрнийхээ хажуугаар ахаал ингээл нөгөө тархинд байгаа очил юм чихээд байгаа нөгөө тархинд маань хүрх юм одоо хэрэггүй мэдээллүүд аль болох хэрэгтэй мэдээллүүдийг л хийж байгаа л та. Гэтэл бас ингээд мэдээллүүд хийгээд ахлаар хүү тарих минь хүлээж авах чадваргүй бид нар ч ядрал гэдэг юм их өгөөд тэг сүүлийн үед айгүйг ингээл бид нар ядраад байна л гэлдэж байгаа шүү дээ. Тийм хавар болоод ядраад байна. Ингээд ядраад байна. Яг үнэндээ бол бас утасны хэрэглээ бас тодорхой хэмжээг нь эзэлж байгаа шүү гэдэг хэлье. За тэгээд нойрны тухайд ярих юм бол бид нар ер нь унтахаасаа өмнө 30 минутын өмнө 1 цагийн өмнө утасныхаа хэрэглээг ер нь бол зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл нөгөө цэнхэр гэрлийг тархин дээр өгөхгүй байх ёстой. За тэгээд 10 цагаас 2 цагийн хооронд хүн гүн нойроо авдаг. За энэ хооронд өөрөөр хэлбэл тарих маш сайн амардаг. Тарих бол хүний биеийн хамгийн их энерги зарцуулдаг зүйл. Тэгэхээр тэр цаг дээр бол тарих өөрийнхөө өдөрт зарцуулсан энергийн хэмжээг нөхөж авдаг. Тэрнээс хойш юу вэ гэхээр 2 цагаас ахаад 4 цаг буюу 6 цагийн хооронд хүн одоо тархиныхаа биш биеийнхээ энергийг нөхөж авдаг байна. За ингэвэл юу вэ гэхээр хэдүүлээ өнөөдөр 2-оос 10 цагаас 2 цагийн хооронд бол нөгөө тархиа амрах нойр авахгүй болвол маргааш нь ямар байдалтай байх нь бол ойлгомжтой. Хүүхдүүдийнхээ ч гэсэн тархигийн хэсэг дээр нь амрааж өгөхгүй бол маргааш нь нөгөө тархин ажиллахгүй дутуу ажиллаад байгаа хүүхэд маань за нөгөө дутуу ажилласан тархи маань амарсан тархи маань тийм ээ 1 цаг хүртэл унтлаа 9 цаг хүртэл унтлаа гэж бодоход бол маргааш нь нөгөө тархины ажиллагаа бол үнэхээр ялгаатай байна. Өөрөөр хэлбэл тархи амраагүй учраас ямар нэгэн зүйл хүлээж авахд бэрх байна. За багшийн хэлж байгаа зүйлүүдийг тогтоож авах чадваргүй зүгээр л нөгөө биеийн энерги авцсан учраас биеийнхээ энергиэр л хөдлөөлтийг дээлгүйгээд тахна шүү дээ. Тэгээд өнөөдөр хэд дутагдал одоо хөдөлгөөнтэй байгаа анхаарал төвлөрөл багтаа байгаа хүүхдүүдийн хувьд бас анхаарах онцлох нэг том зүйл бол энэ шүү. Хэдэн цагт унтаад хэдэн цагт босч байна вэ гэдэг асуудал. За тэгээ энэ зураг дээр байна тийм ээ. Мэдээж цагтаа унтцаг хүүхэд бол маргааш ингээл юм тогтоохоо чадвар нь бол ийм байдал ногоон байхад нөгөө хүүхэд маань юу гэхээр одоо нүднийхэн доод хэсэг нь хөөх болчихсон. За тэгээ багшийн хэлж байгаа зүйлийг дутуу ойлгодог нэг юм унтах юмсан гэдэг мөрөөдөлтөө ийм байдалтай байх нэ. Тэгвэл бид нар хүүхдээ шууд сайн сур онц сур гэхийн оронд юу гэхээр тархийг нь амраая гэдэг зүйлүүдийг хийгээрэй гэж багштай хэлье. Тэгээ мэдээж тархийг амраах хамгийн гоё арга бол ерөөсөл багшийнхны хувьд бол үлгэрийн бясалгал байгаа.
За тэгвэл хэдүүлээ ямар хүүхдийг бий болгомоор байгаа гэхээр мэдээж утас ашигладаг смарт хүүхдүүдийг бий болгомоор байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүүхдүүд бол яа харахгүй өөрсдөө смарт байгаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл хүүхдүүдтэй ерөөсөө өдөрт 60-аас 90 минут утас хэрэглүүлж байгаараа. Тэгээд өнөөдөр үнэхээр хүүхдийн утасны хэрэглээг та бас шалгаад үзээрэй, хэдэн цаг хэдэн минут байна вэ гэдгийг. За тэгээд энэ дээр ингээ болчи одоо ингээх ёстой байна гэхээсээ илүүтэйгэл тэгвэл хүүхдүүдийнхээ тэр дундаа өсвөр насны хүүхдүүдтэй тэгж харилцвал хэдүүлээ хүүхдээ сэтгэл зүйн асуудалтай болгоно. Тийм болохоор юу гэхээр илүү гоё хоёлаа энэ хүүхдүүдэд зориулсан эцэг эхчүүдэд зориулсан бичлэгээ хамтдаа үзснийхээ дараа хүүхдтэйгээ ярилцаараа. Тэгэд миний арга юу байсан бэ гэхээр хүүхдүүдтэй гоё нэг ярьж өгөөд хоёлаа утасныхаа хэрэглээг 4 цаг 5 цагийн утасны хэрэглээтэй байсан хүүхдээ бид хоёр 30-30 минутаар наашаа багасгаж ирсэн. Одоо өсвөр насны хүүхэд маань ерөөсөө нэг 2-оос 3 цагийн хооронд утасны хэрэглээтэй зарим үед бол бүр 50 минут хүртэл байгаа гэдгийг ээжтэй бол гэд харуулад бид тэр баг багаар хянаад явдаг. Одоо сүүлийн үед юу нь бол хянахаа болж байгаа. Хүүгийнхээ хувьд юу вэ гэхээр бүр бага насны хүүхдийнхээ хувьд 8 настай хүүгийнхээ хувьд би бол утсыг нь таблетыг нь бол бүрэн хураасан. За тэгээд телевизэр дээр бөгөөд ээжийнхээ утсан дээр одоо өдөрт нэг юм 30 минут ч юм уу үзнэ гэдэг. Хичээлээс ирээд 30 минут. За өглөө одоо хичээл эхлэхээ өмнө хичээл босонгуудаа цагаан уусныхаа дараа 30 минут ч гэдэг юм ийм л 2 лимиттэйгээр үзүүлдэг болсон ба. Тэгээ бид нэр өөрсдөө хэн чадна хамгийн гол нь хүүхдүүдтэй ямар муу нөлөөтэйг нь ойлгуулаад зөв ярьчих чадвал хүүхдүүд маань хянчдаг юм аа. За тэгээд дараа нь хүүхдүүдтэй илүү энэ үзээд байгаа утасны хэрэглээг илүү чанартай болгоё буюу илүү суралцах боломж болгож өгье. Янз бүрийн гоё апуудыг хэрэглэе, хэл сурах боломжууд бас зөндөө байдаг шүү дээ, тийм. За тэгээд хүүхдүүдийнхээ нэг утасны хэрэглээнд багасж байгаа учраас оронд нь юу хийх вэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Энд дээр нь хүүхдүүдтэй гоё өөрийнх нь сонирхдаг шинэ хоббинуудыг хөгжүүлээрэ, хамтдаа хийгээрэ. Чи өөрөөсөө тэг гэвэл хүүхдүүд маань хийхгүй. Эхний удаа хамтдаа хий. Би том охинтойгоо бол хоёлаа бассейнд явж эхэлжсэн. Тэгээд хоёлаа өмнө бассейнд явъя гэдэг нь би нэг сонирхдаггүй байсан учраас өөтэйгээ окей хоёлаа явъя гэд чи бассейнд яваад иртлээ бас нэг 2-3 цаг болоод тэгээд бассейнд орсныхаа дараа сайхан амардаг ч юм уу. Тэгээд ийм зүйлүүдийг хамтдаа хийгээд эсвэл баг хүүтэйгээ бол бид хоёр хөвчлэн лего тоглодог, шатар тоглодог. Хамтдаа хийдэг юм цагтаа болж ирэх тусан хүүхдүүд илүү таатай байдгийг шүү. Тэгэхгүй болохоор хийц гүрээл нөгөө утсаа үзмээр байдаг, уурна хүрээл. Ихэнх үед бол ууралсан манай хүүхдүүд ууралсан. Тэр бол нормал шүү заяа. Уурлаад тэгээ тэрэн дээр нь хамгийн гол нь уурлуулахгүйгээр сонирхлын татгаар юмнуудыг хийх юм бэлээ. Тэгээд бяцлаглалын хичээл рүү оруулаад ихсэн чинь хүүхдүүд маань илүү гоё тайвширсан шүү. За тэгээд дараа нь хэрэгтэй апуудыг ашиглах, за хэл сурах юм боломжуудыг хүүхдүүдтэй олж өгөөрэй гэж багш нь хэлмээр байна. За тэгээд хүүхдүүд маань ер нь бол өнөөдөр бас уцаар дамжуулан маш олон зүйлийг сурах боломжтой байгаа учраас бас багш нь бол хүүхдүүдэд хэрэгэлдэг цөөхөн апуудыг бас санал болгоё гэж бодож байна. За хамгийн ихэн дээр бол MNG гэдэг энэ нэг хүү хөгжүүлээд идэв шүү дээ, тийм ээ. Англи хэлтэй хүү хөгжүүлээд идэг, гэр бүлээрээ хөгжүүлдэг юм ап байдаг. Энэ дээр бас хүрхэн сэтгэл зүйн юмнууд бас яддаг юм билээ. За Easy Mongolia гэдэг ийм аппликейшн байдаг. Энэ дунд түвшин хүртэл бас суралцах боломжтой ийм аппликейшн байт юм лээ. За яриа сонсгол бүх юм байдаг. За тэгээд миний айгуу хүүхдүүдэд хэрэгэлдэг програм бол Duolingo. Энэ бол ингээд тоглоомын аргаар хүүхдүүдэд хэл, IQ-г нь хөгжүүлэх, шатар тоглох гэт маш олон гоё юмнууд байдаг. Тэгээд тоглоом ийн аргаар ингээ хүүхдүүдэд өөрийнх нь аргаар өөрийг нь хөгжүүлэх. Тэгээ би охинтойгоо бол өнгөрсөн жил бид дээр Испани хэл бүтэн жил сурсан хичээлийг хайж байгаа. Тэгэхээр тэгээд эхний төвшин дээр очиж дараагийнхаа төвшинг хоёлаа энэ лүү мөнгөө химнэх арга болоод хоёлаа энэгээр суралцсан. Тэгээ сая ахаа шалгалт өгөхөд охин маань дараагийнхаа төвшөнд аль хэдийн тэнцсэн байгаа хэсэг ажиглагдчихсэн учраас бид нар хямдхан апаас ч гэсэн юу гэхээр өөрийнхөө хэлний төвшинг сайжруулах боломж байна. Энд 156 орныг илүү хэл сурах боломж байдаг шүү. За Khan Academy Kids гэдэг энэ аппликейшн бас хүрхэн. За энэ бол илүү нэг юм ном тал руугаа аппликейшнуд байсан.
За дараа нь энэ англи хэл цээжлэх аппликейшн байсан. Энэ Toco Life Word-ыг бол би чи бага насны хүүхдүүд охиноо бага багт нь хүүхд тоглуулдаг байсан. Тэгээд энэ амьдралын ухаан сургадаг, нэг юм бүтээлч байхад сургадаг айгу хүрхэн тоглоом. Зүгээр л нэг юм PUBG юу гэдэг нөгөө Roblox энэ төр тоглож ирсэнээс хамаагүй хүрхэн бага насны хүүхдүүд бол энэ дотор ингээ өөрөө бүтээлээ хийгээд бүтээгээд бүр амьдрж тоглолдог гэсэн. Тэгээд жимсээ тариад, зараад, хураагаад, зараад мөнгө олоод олсон мөнгөөрөө буцаагаад юм аваад ч юм уу ингэж амьдардаг ийм гоё амбууд байдаг аа. За тэгээд энэ зүйлүүдийг бас хүүхдүүдтэй санал болгоорой гэж багш нь хэлмээрээ. Бид нэр хүүхдүүдтэй юу хийж ээж аавд бид нар юу хийж болох вэ гэхээр хамгийн ихний зүйл минь ээж аавд минь үлгэрлэх, дуурайлал үзүүлдэг байгаараа өөрөө телевизэрийн их удирдлагыг барьж суучаал хүүхдүүдэд утас үзлээ гээл загнаад авах боломжгүй. Өөрөө өдөрт 5 цаг үздэг байжээж хүүхдүүдэд загнаад авах боломжгүй. Тэгэхээр хамтдаа цагийг бүтээлдээ өнгөрүүлдэг зүйлтэй болоорой. Гэр бүлийн цагтаа болоорой. Гэр бүлийн гоё цагуудтай болоод тэр цаг дээрээ гоё хүүхдүүдтэйгээ хамт дурсамжийг бүтээгээрэй. Тэр үлддэг шүү. Утасны хэрэглээ бол үлддэггүй. За дижитал завсарлага авах хийх бас байж болно. Жишээлбэл одоо манайх бол dining table is no phone гэдэг. Тэгээд утасны холын ширээн дээр бол утас үзэхгүй гэдэг дүрмтэй. Тэгээд тэр бол ингээд нэг цаг орчмаараа түргэлжилдэг. Хин ч утас үзэхгүй, телевизэр үзэхгүй, хоолоо идээд амьд харилцаа өрнүүлж ярьдаг гэсэн байдаг. За дараагийн нэг хэсэг бол нөгөө дижитал завсарлага буюу одоо бүтэнсээ өдөр сүүлийн үед хэрэгжилж байгаа бүтэнсээ өдөр би өөрөө утасны хэрэглээ бас нэлээд онлайн дээр явдаг учраас хэрэгтэй байгаа учраас яг нэг бүтэн өдрийг утасгүй өнгөрөөе гэдэг бүтэнсээ өдрүүдэд хүүхдүүдтэйгээ Wi-Fi-га унтраагаад бүх дэлгэцээ унтраагаад утасанд дуудлага яаралтайгаар одоо аав ээжээс ч байдаг юм уу хинээс ч гэдгийг дуудлага ирвэл аав нь тэгээд усныхаа дууг нийгээд хол тавьдаг юм дүрмтэй болсон. Тэгээд энэ хэсэг дээр бид нар хамгийн гол нь миний анзаарснаар бол хийх юмнуудаа бас төлөвлөх юм билээ. Жохон хийц хүрх гээд тэгээд бид нар бол маш гоё амарсан унтыг гэдэг дүрмтэйгээр амарсан. Тэгээ маш гоё хоол хийж бөөнөрөө хоол хийж идээд тэгээд гоё буцаад унтаад амраад тэгээ дахиад ер нь нэг унтцсан чи миний хувьд л ингээд бүтэн өдөр зөнгөө босч ирээл жоох юм идчихгээл унтмаар санагдал ингээд гоё амарсан. Тэгж гоё тархиа амраах хэрэгцээ бол бид нарт хүртэл байгаад байлаа шүү гэдгийг ментор нь хэлье. Тэгээд менторийн хувьд бас л яриад байгаа шүү дээ тий. Та хэдийнхээ өмнө ороод ингээд хийж үзээл болно болохгүйг хараад явж байгаа нэгэн ээж байгаа шүү. За тэгээд утас бол хамгийн гол нь ухаалаг хэрэглээ. Тэгээд утсанд ашиглагдаг биш. Ашигладаг хүүхдүүдийг хэдүүлээ бүтээцгээе. Утсаар дамжуулаад өөрийнхөө санхүү мөнгийг ирээдүг бий болгодог тэр хүүхдүүдийг бүтээ. Тэгээ багш нь судлаа явж байхад одоо Солонгос, Америкт, Монголд, Хятадд яг утсаар дамжуулаад мөнгө олж болдог алдсан яг хүүхдүүдийн жишээ бол маш олон байлээ. Жишээлбэл би одоо 16 настай нэг хүү одоо энэ тоглоомнуудын артлын хөгжмийг бичээд зардаг тийм хүү. Тэгээ доллараар залбичдаг монгол хүүг бас олж мэдсэн шүү. Гэх мэтчлэнгээр одоо хүүхдүүд маань 16 наснда тэр бумтан болчихсон, 17 наснда компани захирал болчихсон тохиолдлууд байгаа. Тэрний их үүсвэрний үехээр утсыг зөв ашиглах буюу онлайнаар интернетээр мөнгө олж болох эсвэл үр бүтээлтэй ашиглаж болох аргууд бүтээлч зүйлүүдийг хамтдаа хийх аргууд байгаа шүү гэдгийг хийж авдтай эхлээд өнөөдрийн хичээлийг дүүргье. Тэгээд хичээлийн маань таалан сонссон танд талархлаа. Гялалаа.